Зэвцэн тэгэхээр хэдүүл Ice Lord-ийн дараагийн мартаар ахин уулзч байна. Тэгэхээр та хэд маань лайк болон subscribe дараа тэгээ болж игэл доорх тосоо donation хийж дараагийн партиг илүү хурдан авч үзэхэд тусалцаа үзүүлээрэй. За тэгээд шууд гол бичлэг рүү орцгоё. Зөрөглөл эргээд мөнхөгийн салаар руу шилжгээд мөнхөө амны ихтэй эргээд элдидийн мөсний оргос эдийн айхаа болсон байл л та. Гэсэн мэдээж энэ үйл явдал нь манай мөнхөг л ачууд манай хүн чи удирдаад энэ эдийг юу зайх айцгүй болгоайдсан. Тэгээ Осбор ингээд залуу нь хэлэхдээ тийм шүү дээ. Бид юу гэж яах вэ? Харин бид нар агнана гэсэн сэтгэл зүйд үүрэн байгаа. Тэгээ мэдээж энэ оргуудыг агнахад бүх зүйл нь төлөвлөгөөний дагуу болж байдаг. Тэгсэн нэг залуу ирснээ Осборд нэг зүйл хэлнэ. Тэгээ Осборгоос яг юу болсон бэ гэж мөнхөө асуухад нэг том зүйл болсон бололтой. Мөсний оргоос шал өөр төрлийн мангас гарч ирсэн болол та. Мөнхөө гайхаад нөгөө мэдээд дамжуулсан хүнтэй ярилцахдаа надтай хамт мангасуудыг тэрнийхээр явсан хоёр гишүүн маань тэр мангасын дайралтанд өртсөн. Орг биш байсан гэдэгт итгэлтэй байна уу? Тийм ээ. Тэр өөр төрөл зүйл байсан. Тодорхой л доо. За би энэ бүхэлдээ цагаан өмсөр хочигдсан. Бас асар том бийтэй. Дор хаяж 3 м өндөр байсан баха. Оргуудыг тэнийг харин гинт хэднээс ухаалгаар болтой. Гээг удаж явахт нь ард нь гинтэл айхтар архих юм сонсогдноо. Мөнхөө каунт болон бусад хэдтэй хандаад энэ авийнхаа зогсоолж чад бухар гэсэн тушаал өгдөг. Тэгээ мөнхөө болохоор өөрөө л энэ мангасынхаа учрыг олё дог нөгөө архирал гаргасан чимээрийн зүг явж явах өөрөө дотроо удахгүй хэрвээ өвгөний хэлсэн хүн бол тэр мангас л байж таараа. Гэж бодож явах зур нь яг л урд нь гараад ирлгүй яхавтай нөгөө мангас нь. Мөнхөө харсан дээрээ шууд л өнөөх мангас руу дайрсан чинь мөнхөөгийн дайралтыг бүр буцаагаад ойлгочдөг. Ер нь бол энэ арьс нь нэлийн хатуу юм байна лээ л дээ. Мөнхөө дотор утгатай дайралт орчихлоо. Энэ том залуу их хатуу бийтэй байна. Гэхдээ би харсан болохоор итгэлтэй байна. Энэ залуу алмас байна. Өнөөх халамс нь мөнхөөг харсан дээрээ хамгаалтын байрлал авдаг. Тэгээ угаасаа яг харснаас нь мөнхөөгөөс хэрэг хайж байгаа нь ойлгомжтой болтгоо. Мөнхөө дотор утгатай яах вэ? Би чамайг дотор амьд үлдээн барь угаач гисэн. Тосхны иргэдэд хөнөөл учруулсан хинэгч би өршөхгүй. Гэснээ нилээн хүчрэг дайралтаар дайрдаг боловч яг нүднийх нь өмнө гэрэлцраад алга болчихдог. Тэгээ яг энэ алга болсон учир шалтгаан нь яг юу вэ гэхлээр ер нь бол саяны аламс нь шилжилтийн шид ашигласан гэсэн үг. Тэгээд түүнийг нь яг яаж мэдж байгаа вэ гэхлээр энэ ертөнцид ирээд удаагүй байхад лупигээ түүн болохоор 5 болон түүнээс дээш тойрогын шиднүүд орон зай хавьтал гэдэг шилжилтийн шид ашигладаг. Бас их шид нь нэгээс 2 дугаар тойрогтой үлддэг гэж хэлсэн байл л дээ. Тэгээ мөнхөө өргөдүүлэн бодохдоо тэгэхээр 5 дугаар тойрог гэдэг нь манайхаар шилжилт юм болж болон парафаунт мож авцаа гэсэн үг. Гэтэл тэр яг л үсээ хожигдсан хүн шиг гайхалтай шид ашиглалаа. Хэдий орон зай шид ашигласан ч гэсэн мөнхөөгөөс бол зугтаж чадахгүй чаавас. Тэгээд нэг ойролцоогоор 1.5 км байна оо. Тэнийг холлолгүй мөнхөд мэдрэгдээд байдаг. Дэмартаж мөнхөө яг мэдрэгдэж байгаа газар руу яваад байсан чинь нэгэн агуу байх бөгөөд тэр агуу дотор номын сан байж байдгийг. Тэгсэн тэр номын сан дунд нь нөгөө алмас чинь хөөхөн сууж байгаа жишээ нь. Тэгээ мөнхөө харснаа. Нуугдаж байгаа юм бол ядаж олигтой газар нуугдаач тээ. Хөө яламсаа гэсэн нөгөө аламс нь өөдөөсөн цаашаа вэ гэж авсан. Яг энийг нь сонсоход надад жоох ингээд дотор жирэгчл байна л та одоо тэ нэг энэ амар амтан хүний хэлээр яриад байгаа чинь. Тэгсэн манай мөнхөө бол бүр ерөөсөө тоохгүй би чамайг идчихгүй тайвшир. Чи хүн үү гэсэн чинь үгүй. Би бол Хаврасын агуу дайчин конт бол. Хаврасын агуу дайчин конт лөө. Тэгсэн гардаас нь алмас гэсэн үг эзэнтэй ингээд каунт гараад ирдэг. Тэгээ каунт өргөжлүүлээд домогт алмас зүгээр нэг номын санд байна гэж юу. Мөнхөө ч гэсэн би яг тэгж асуух гэж байлаа. Хөөе чи яг хаанаас ирсэн бэ гэсэн чинь нөгөөх нь айсанд би гулгаас ирсэн гэдэг нэг сонин нэртэй хот хэлдэг. Өөрийнх нь гулг гэдэг нэг тийм тосгон байдаг юм байлээ л дээ. Тэгэхээр ер нь бол тэр энэ алмасын ирсэн гулг гэдэг тосгонд нэлээд олон алмас байсан л гэсэн үг. Мөнхөө өргөлөөд чи яагаад манай хүмүүсийг авсан бэ гэсэн чинь нөгөө кондол нь болохоор би хизээж хүн алдахгүй. Миний цогсон хүн хизээж өгөхгүй. Би тэгээд бас хизээж хүн рүү төрүүл дайрдаггүй. Зүгээр л тэд над руу дайрсан болохоор би хайлтгүй байсан юм аа гэж хэлдэг. Угаасаа нөгөө энэ алмасынхан дайралтанд өртсөн нөгөө цэрэг нь ирэхдээ шаргацсан хүмүүс байгаа одоохонд эвлэг төрсөн гэж үг нь хэлсэн шүү дээ. Тэрийг нь яг мөнхөө мартсан юм байлээ л дээ чаавас. Мэдхгүй одоо энийг нь би тайлбарлах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь бол энэ алмсуудын газар нь төгрөө манай мөнхөөгийн хийдэн хүмүүс нь мөсөн орг агнаж яваад л орцоон л гэсэн үг байхгүй юу. Тэгээ мөнхөө энэ байдлыг ойлгонгуудаа каунтад дандаад контлыг имжил.
Тэгээ контл хандангуудаа чи өөрийнхөө дугныг хэлээ би тикээр ахиж хизээж өөрийнхөө хүмүүсийг чиний дээр гадар нутгурж явуулахгүй гэсэн чинь контл энд нь нэлээд баярлж байгаа харагддаг. Тэгээ мөнхөөг номын сангаас нь гарах гэж явахад нь ардаас нь каунт ууцснаа. Эзэнтэй. Би танаас нэг хүсэл төсөх гэсэн юм. Үзэгдэл солигдоход Реал худалдааны төв өвгөн байх бөгөөд өвгөн дээр Сабина луу унаа түрээд ирдэг. Тэгээ энэ яг яах гэж ирж байгаа бай гэхлээр манай мөнхөө мөс юулж байгаа байхгүй юу Реал худалдааны төв рүүгээ. Тэгээ бас нэг зүйл загт нь болохоор Хуайон руу захиа илэрхийлсэн байдаг. Зураглал Хуайон болон Жастин хоёрыг гадаад талбайдаа цай ожоогоор шилжнэ. Тэгээ энэ Жастин нугасаа харавсал манай Хуайон сайн юм шиг байлаа дотроо утгахдаа тэр үнэхээр хөтөн цэвдэг юм. Гэхдээ яг би түүний нэмсэглийг эзэн нэгэн цайд гарга голондоо гэсэн тусах нь хурж ирснэ. Мөнхөөгөөс танд нэгэн захиа ирсэн байна гэсэн энийг сонсон Хуайон болохоор хам хуртар мөнхөөгөөс захиа ирсэн гэж юу. Гэснээ шууд л нөгөө Жастин нэгэн хаяа яваад өгдөг. Тэгээ ард нь үлдэж байгаа Жастин болохоор Хуайон гэжтэй. Би тантай л уулзах гэж өнөөдөр энд хүрэлцэн ирсэн шүү дээ. Гэсэн Хуайоныг айхтар цэгэж харснаа. Цагаа өрөөд байлгээ бутсан чинь тэр. Гээд хаяа яваад өгтөн тэр ард нь гаргаж байгаа Жастины царай бүр яа энэ халахна энэ юу гэж юу. Тэгээ ямар тач манай Хуайон өөрийнхөө өрөөнд орж ирээд мөнхөөгөө явуулсан захиаг уншнаа. Тэр захиан дээр нь юу гэж үтсэн байдаг вэ гэхлээр сайн сууж байна уу? Чиний азийн сахиусны ачаар би сайн байгаа. Умар зүг амьдрахад таатай газар юм аа. Гэд алдсан болоор агуй дулаан халуун гарш. Бид энэ дулаахан агууд цагаан цайз гэдэг хот ирс. Үнэхээр үцэглэнтэй газар. Гэхдээ нэг том дутагдал байна. Чи энэ талга. Тиймээс энэ газар үнэхээр хоосон санагдах юм. Би сансан сэтгэлээ шингээж бэлигээ боллоо. Удахгүй ахиа захиа бичнэ гэд нөгөө цэвдэг цэцгийч явуулсан байдаг. Хойон болохоор тэр юуг нь харснаа нэлээд баярлах нь ойлгомжтой. Тэгснээр дотроо бодохдоо би солиот юм шигддэг. Яагаад түүнийг бодоод байгаа юм болооч гэсэн угаасаа чи наадахтаа сайн байсан тий. Хоёр ихнэр нөхөр байсан. За энэ чих. Зураглал эргээд манай мөнхөө уулан каунт хоёрыг өрөөндөө хоёр шилжнэ. Тэгээ тэр хоёрыг хөнгөн зуурын ойр зураг яриа ярьж байсан чинь гинтэл каунтын карманаас нэг айхтар хүчтэй зүйл мэдэрдэг. Тэгээ мөнхөө яг юу болохыг шалгаад харсан чинь тэр нь маананы чулуу гэж таарнаа. Тэгээ ямар шалгаанаар ийм олон маананы чулуу авч явж байгаа юм бэ гэсэн чинь каунт нь болохоор чаваас 4-р тойргийг шийддэм байлээ л. Тэгсэн чаваас энэ 4-р тойрог дээр очиод ханан тулцсан юм баха. Тэгээ маананы чулуу ашиглаж л амханд 5-р тойрог руугаа л орох гээд байгаа юм байлээ. Тэгсэн энийг сонсон мөнхөө болохоор яах вэ? Чи маананы чулуу ашиглаад 5-р тойрог руу орж болно. Тэгээ 5-р тойрог руу орсны дараа чи яах гэж байна? Ахад л манай юмчл ашиглах уу? Үгүй дээ. Энд чинь байж болохгүй зүйл. Чи өөрийнхөө хүчээр ид шид гэдэг зүйлийг олох хэрэгтэй. Жинхэнэ ид шидийг олсон цагт чи хүссэн хүсээгүй зэрэг дэвших болно. Тэр ер нь бол те янз бүрийн те ийм юм хүм хэрэглэлгүйгээр өөрийнхөө хүчээрээ 5 дугаар тойрогоос 4 дугаар тойрогоос гараа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Мөнхөг голсоноо болохоор. Тэгээ өргөдүүлээд энэ маананы чулуугаар чинь өөр яг юу хийж болох юм бэ гэсэн чинь маананы чулуугаар нь маана өсгөл тэгээд хан бамбай хамгийн гол нь холбоо хийж болох юм байлээ. Нэг осны одоо харилцуур гар утас гэсэн үг заяа. Тэгээ энийг сонссон мөнхөө болохоор зүгээр нар гуяа алгадаж аваалаа. Улсыг сахирахад хамгийн чухал нь юу гэж бодож байна? Мэдгүй юу юм? Мэдээллийн хурд. Их мэдээлэл цуглуулад хурдан дамжуулах чадвар. Текстний каунтад хандаад яг одоо бүх маананы чулууг холбооны чулуу болго гэсэн тушаал өгнө. Үүнд нь каунт мэдлээ гэж хэлнэ. Ямар ч зураглал зориулахад нөгөө маананы холбоогоо хийдийнэ хийж гисэн мөнхөө нэг өөрийнхөө туслахтай өгөнгүүтээ 10 км-ийн наан цайнаас ямар тач хоорондоо ярьж чадаж байдаг. Тэгэхээр яах нь ингэснээр ингээ хоорондоо холбоотой болж байна л гэсэн одоо ингээл гар утстай болчтой л да энэ амар хөгжиж байна бас л. Тэнийг хөтөлгүй яг энэ үеэр Савина хүрээд ирдэг. Тэгээ Савина хурж ирснээр нэг захиа өгнө. Энэ захиа нь болохоор манай мөнхөө болохоор эдмүүдэд хөрш улсуудын мэдээлэл бүгдийг нэг явуулаад өгөөрэй гэсэн мэдээллийн дагуу нөгөө эдмүүд нь болохоор бүх улсынх нь мэдээллүүг нь явуулсан юм байлээ л дээ. Тэгээд тэр дунд нэг Айнос гэдэг нэр байдаг. Тэрийг нь мөнхөө отохдоо гихтээ бичсэн Айнос. Яг ч юм нэг л тавг болгоод байгаа юм. Тэгсэн нөгөөдөлдөө хандангуудаа Айносын талаар мэддэг хүн байна уу гэхтэн би шалгаж үзээг болохоор бацтай мэдээлэл биш л дээ. Гэхдээ цууроос бол түүнийг их хилдний мастер гэсэн. Энийг сонссон бүгд шоконд орно. Ер нь их хилдний мастер гэхээр одоо манай мөнхөөгөөс хав илүү төвчт ихэл гэсэн үг байхгүй юу? Тэгснэ мөнхөө бүгдэнд чимээг өгч хэлснэ. Их хилдний мастер гэхээр төр нутгийн бясалгын төвчнөр хувирлын төвчнтэй ойролцоо байх.
Хувирлын төвшөнд хүн хүслээр илд бүтээж чаддаг. Би энэ дээрээ дэлдний мастрын төвшөнд хүрсэн. Хийдхэн л хүн байдаг гэдгийг сонсоод урам хуурсан. Тулгааны хүний хувьд олигтой өрсөлдөгчгүй амьдрал гэдэг үнэхээр утгатай. Гэтэл хувирлын төвшний мастер гараад ирлээ гэж юу. Би түүнийг ялж чадахгүй байсан ч гэсэн уулзч үзмээр байна. Энэ ертөнцийн хамгийн хүчрхэг нэг. Текстийн үргэлжлүүлэлтэд нөгөө гей хэлэлхтэй чухал биш байж болох ч гэсэн түүний нэг л хажиргалтай гэж байсан. Хажиргалтай зөвлөн гэвэл түүнийг илдээ ашиглах болгонд эргэн тойрны агаар нь чавганы цэцгийн үнээр дүүрдэг гэсэн. Чавганы цэцгийн үнэртэй сэлмийн эрдэм хуавал. Тим авар гаргаж чадах тэднээс өөр хүн байхгүй. Боломжгүй. Түүн утгаас хин нэгэн энэ ертөнцид ирсэн байна. Арай надаас өөр ахаад хүмүүс байгаа юм шүү дээ. Зэмэртэж энэ хүрээд энэ удаагийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн бардыг илүү хурдан авч үзье гэвэл лайк болон subscribe дараад тэгээд би байн хэлдэгтэй. Доорх тосроо donation буюу дэмжлэглэгээрээ хэрвээ тийх юм бол цаашдын контентын чанар болон парт хоорондын зай нэлээд багасах юм шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр. Миний амьдардаг хот хөгжил дэвшилдэг яг CSM баг